Зарим хүмүүс яагаад амьдралдаа илүү амжилттай, тайван, зоригтой байдаг гэж бодож байна? Энэ нь аз биш. Тэдгээр хүмүүс яг тодорхой хитэн дадал зуршлуудыг эзэмшсэн байдаг болохоор амжилтанд хүрдэг ажээ. Энэ удаад Стивен Ковигийн амжилттай хүмүүсийн 7 дадал хэмээх дэлхийд даяар сая хүнд амьдралаа өөрчлөхтөн тусалсан номыг та нартай хураангуйлан таны цагийг хэмнэн хамгийн гол санаануудыг нь хүргэж байна. 1-р дадал: итгэвхтэй бай. Стивен Кови нэг сонирхолтой жишээ ярьдаг. 2 хүн хоёулаа адилхан хэцүү бага насыг туулсан байжээ. Тэр хоёулаа архичин аавтай өссөн байж. Тэгээд том болсны дараа нэг нь би ингэж одоо зовж байгаа минь ааваас л болсон гэж боддог байхад нөгөө нь харин би аав шигэ болохыг хүсээгүй учраас өнөөг хүртэл аав шигэ архичин болохгүй өөр хүн болно гэж итгэвхтэй тэмцээр ирсэн гэж бодно. Энэ хоёрын анхны бага байхад байсан нөхцөл нь адилхан боловч өөрийгөө ямар өнцгөр харж хөгжүүлэх вэ гэдэг сонголтоо өөрөөр хийснийг дурддаг. Тиймээс таны амьдралыг ганц нөхцөл байдал биш харин таны шийдвэр илүүтэйгээр тодорхойлдог. 2-р дадал нь төгсгөлийг эхнээс нь төсөөл. Энэ номон дээр нэг хүчтэй дасгалыг бичсэн байдаг. Тэр нь өөрийнхөө оршуулгыг төсөөлөн бодох юм. Төсөөлөн бодоход тэнд таны гэр бүл, найзууд, хамт ажиллагсад зогсож байна. Тэр үед таны тухай юу хэлээсэ гэж та хүсэх бол энэ асуулт таны амьдралын жинхэнэ чиглэлийг тодорхойлоход туслана. Үнэчлэн аливаа зүйлийг хийж эхлэхдээ эцэс нь ямар байхыг сайн төсөөлж төлөвлөх нь амжилтын нэг нууц юм. 3-р дадал: чухал зүйлсээ дандаа түрүүнд нь тавь. Кови нэг жишээгээр энэ санааг ойлгуулдаг. Та том жижиг чулуунуудыг нэг шилэн савнд багтааж хийх хэрэгтэй боллоо гэж бодъё. Гэтэл эхлээд хамаг жижиг чулуугаа хийчихвэл дараа нь том чулуунд багтах зайгүй болно. Ийм учраас том чулуугаа эхлээд савнд нь хийгээд дараа нь үлдсэн зай завсраар нь жижиг чулуугаа хийж байж багтаана. Энэ жишээгээр том чулууг бидний амьдралд хамгийн чухал байдаг эрүүл мэнд, гэр бүл, амьдралын зорилго гэх мэтээр зүйрлэн үзүүлж байгаа юм. Чухал зүйлсээ түрүүнд нь тавихгүй бол хамаг цаг зайг жижиг чулуунууд шиг өөр зүйлс дүүргэн шүү гэсэн санаа. Бид их завгүй байж жижиг сажиг зүйлсээр өдрөө дүүргчихдэг. Тэгэхээр гол зүйлсээ өдөр бүр ихэнд нь тавиарай. 4-р дадал: бүгдээрээ хамтдаа хожих гэсэн сэтгэлгээ. Кови нэг бизнесийн жишээг дурддаг. Хэрвээ та зөвхөн өөртөө ашигтай гэрээ хийвэл тэр харилцаа удаан үргэлжлэхгүй. Жинхэнэ амжилт гэдэг бол хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун байх явдал юм. Тэр тэнцлийг олж чадвал удаан үр дүнтэй ашигтай ажил болно. Нэг нь хожигдож, нөгөө нь ялах биш, харин бүх талууд ялж байх тэр огтолцол тэнцвэрийг олж чадах нь удаан амжилтын гол хүчин зүйлс болдог. 5-р дадал: эхлээд хүмүүсийг ойлго, дараа нь өөрийгөө ойлгуул. Номон дээр нэг аавын жишээг дурддаг. Тэр аав хүүгээ залах уу, юунд ч сонирхолгүй гэж боддог байжээ. Тэгээд хүүгээ шүүмжлэн дандаа өглөн зогсоо зайгүй зөвлөгөө өгдөг байсан ч тэр нь хүүд нь ойлгогдож хүрдэггүй байв. Тэгээд аав нь арга барилаа өөрчлөн цаг гарган жинхнээсээ хүүгээ анхааралтай сонсож эхэлдэг. Тэгэхэд харин хүүн дотроо байгаа хэцүү тулгамдсан асуудлуудаа аавтайгаа ярьж эхэлдэг бөгөөд улмаар аав хүү хоёрын харьцаа сайжран ирж хоёул бие биенээ илүү сайн сонсон ойлгож эхэлдэг. Энэ жишээгээр юуг харуулж байна гэвэл бид ихэнхдээ хүнд шууд зөвлөгөө өгдөг боловч хүмүүс эхлээд өөрсдөө ойлгогдохыг хүсдгийг үзүүлж байгаа юм. 6-р дадал: хамтын нөлөө. Кови энэ санааг тайлбарлахдаа байглаас нэг жишээ авдаг. Ганц мод дангаараа өнчин мод болон хаяа ургаж чаддагч
ой модонд хамтдаа ургасан моднууд салхи шуургыг хамтдаа сайн тэсвэрлэж үндсээрээ холбогдсон шимт хижээлээ хуваан авч бие биенээ тэтгэдэг учраас амьдрах чадвар нь илүү өндөр байдаг. Хүмүүс ч мөн адилхан. Манай Монгол зүйр үгэнд дэм дэмэндээ дээс арчиндээ ч гэж хэлдэг. Энэ санааг хэлээд байгаа юм. Нэг хүн ихийг хийж чадах боловч олон хүн хамтдаа нийлж чадвал бүр ч илүү ихийг бүтээн гэсэн санаа юм. 7 дугаар дадал өөрийгөө үргэлжид хурцл шинжил. Энэ номонд жишээлэн тайлбарлахдаа нэг хүнийг мод хөрөөдөн ой модонд ажиллаж байгааг үзүүлдэг. Түүний хөрөө нь мохон их хүч гаргах хэрэгтэй болж өмнөхөөс илүү удаан хөрөөдсөний эцэст нэг мод унгааж байгааг үзүүлж байна. Тэгсэн хажуугаар нь өнгөрч яваа нэг хүн "Та хөрөөгөө ирлэх болоогүй юу?" гэхэд "Надад хөрөө ирлэх зав алгоо, би завгүй байна" гэж уцаарлангүй хариулдаг. Гэтэл үнэндээ төрхөн зогсоод хөрөөгөө ирэлсэн бол мань хүн цаг бас хүчээ хэмнэх байжээ. Тэрэн шиг бид удаан хугацаанд үр дүнтэй байхын тулд өөрийгөө амрааж, өөртөө анхаарал тавьж бас үргэлжиж шинэ зүйл сурч байх нь чухал гэсэн санаа юм. Эдгээр 7 дадал бол зүгээр нэг зөвлөгөө биш. Амьдрах арга барил, амжилтанд хүргэх суурь, тулгуур дадлууд юм. Та бүгдийг нэг доор хэрэгжүүлэх шаардлагагүй. Зөвхөн нэгнээс нь л эхэлж болно. Танд аль дадал нь хамгийн илүү хүрсэн бэ? Комент дээр бичээрэй. Мөн ийм төрлийн товч хэрэгтэй контент үзхийг хүсвэл subscribe дарахаа битгий мартаарай.